Өндөр хөгжилтэй орон болвол далайн эрэхтэй орныг хилдэг юм байна. Тий. Бүгднгийнх нь угаацыг асуусны дараа бүгдэнд нь канки дараагаа өгч. Бид хоёр хайнаа явчаад хүрээд ирлээ. Их орон минь сайхан бай, тийм ээ гişүнэ? Би хайнаанд бас их зөндөө ажил хийлээ. Их судалгаа хийлээ. Тэнд бол ногоон автобус байсангүй. Улаан байсан тий. Дандаа улаан автобус. Улаан байт юм байлээ. Өндөр хөгжилтэй орон болвол байшин барилга. Үнэтэй машин. Хурдны том замаас бүтдэггүй юм байна. Хөгжилтэй орон гэдэг бол далайн эрэхтэй орныг хилдэг юм байна. Тий. Гэхдээ манай Монгол улс бол өндөр нь байхгүй. Үнэхээр гоё хөгжилтэй орон юм байна. Тий. Үнэхээр хөгжилтэй. Өдөр болгон төгжрүүлдэг бол юм. Тэгэх юм бол төгжрээд тах юм бол надад чинь төгжрээндээ бүр лайв хийгээд өнөг. Бүгд зам дээр амьдралаа өнгөрөөд. Англи зам дээр. Гişүнэ ингэ. Гайс дотор мөмөн толгойд. Ерөөсөө шинэ жилээр бүх алтан байгууллагуудын шинэ жилийг зохион байгуулаад бүгдээр ингэ архитуулаад гадуур согтуу гулгуулад хооронд нь мөргөлдөг. Цэцэрлэгээр урдаас нөгөө нэг хуурстай боолтнууд байгаа шүү дээ. Бөөстөө боолтоо гаргаж ирээ бүгд нь өнгөө хараа. Одоо энэ уулынхан байгаа шүү дээ. Уулынхны гэр хорооллынхын дунд бүгднгийнх нь угаацыг асуусны дараа бүгдэнд нь канки дараагаа өгч. Бүр саваа тийм бол бүгд гулгангаа хичээлдээ яваа. Тий. Явуулаад байсан ч юм уу гөлөгч нь бүр яваад байна шүү те. Болохгүй штэ. Хүн чанар гэдэг нам нэ. Хүн чанар. Хүний мэс хаана байна? Намынхаа ураг амны бэлгээс аштын бэлэг. Хоронзон гişүн. Ямар гоё юм бэ гişүнэ. Баян нам. Эсвэл юу яа? Шар чулуу, алтлаг чулуу. Газрын тосгалтны судал. Тэ? Судал гэдэг нам байгуулъя. Гişүн нэстэ бүр толгой бүр амар ажиллаж байна. Тэ хоёулаа яг яваад ирсэн гоё тархиа сэргээцэн тэ. Би энэ утааны гол онцлогийг би судлаад, шинжилээд бүр эрдэмтэн профессор докторуудтай нь уулзаад би ирлээ. Тэгсэн чинь тэд нар нөгөө нэг юу юм бэ штэ ерөөсө халуун. Манайх бол хүүтэй юм байна. Тэгэхээр би Монголын өвлийг би алга болгоё. Тэгэх юм бол ерөөсө утаа байхгүй. Тий. Одоо манай гişүний дараа жилийн мөрийн хөтөлбөрт орж байгаа нэг ажил байгаа. Тэр нь одоо юу вэ гэвэл Сибирээс орж иж байгаа одоо энэ хүүтэй агаарын урсгалыг одоо нарны хороолт байдаг тэр хаалт шиг юм төмөр хашлахаар хаая гэж байгаа. Тэгэх юм бол бид нар одоо 3 удиралтай болох боломжтой. Энэ гэр хорооллыг бол ерөөсө алга болгож болохгүй байгаамаа. Эсгийн гэрээг, Монгол гэрээг уламжлуулаад энэ дэлхийд таниулахын тулд хөдөлмөрлж байгаа арга түмэн юм аа.